За манай ховцсон бол 18.7 км зам ашиглан орох ёстой. Өнөөдрийн хувьд бол 70% гүйцэтгэлтэй явж байна. Нийт бол 11 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар DYHG хувьсаад компани бол ашиглалд оруулахаар ингээд санхүүжилтийг авсан байгаа. Ерөнхийдөө бол одоохондоо бол хүндрэл бэрхшээл бол гарахгүй байгаа. 70% гүйцэтгэлтэй явагдаж байгаа. Анх гэрээлсэн хугацаанд одоо хэдэн сарын хэдэн гэж хэлээ зам тээврийн сайд байхдаа бямцах зайд бол бас өөрөг чиглэлээ тодорхой одоо компани удирдлагууд нь хөргүүлж ясан маш чанартай хурдан хугацаанд хийгсэн. Тэгэхээр гэрээлсэн хугацаанд явж байгаа гэж ойлгох эсвэл гэрээлсэн хугацаанаас хоцорсон гэж ойлгох. Гэрээлсэн хугацаанд явж байгаа ерөнхийдөө бол 10 сарын сүүлээр бол хөлөөлөгч өгөх ёстой. 70% явж байгаа 10 сар одоо боллоо. Тэгэхээр хугацаанд амжина гэж бодож байна. Амжин гэж бодож байгаа. Одоохондоо бол 4-5 км-ийн зам үлдсэн байгаа. Ерөнхийдөө бол би 2 удаа танилцсан. Шандрын хувьд бол шанартай хийгдэж байгаа гэд бодож байна. Гэхдээ би бол мэргэжлийн бус гүн чигсэн өөрийнхөө нүдэрээ бол харж үзсэн. Гэхдээ шанартай хийгдэж байна.